тий. Тийм байсан. Тэгэл уугаатайгаа бид их танилцаад уулзаад ирэхээр уугаа минь төлөвчлэн ер нь бол гэр орон ээж аав нь их сайн хүмүүжсэн байлээ. Ер нь бол тэр 29 дугаар сургууль гэсэн. Ер нь бол уугаа тэгээд уугагийн найз манай хатнаа гэдэг энэ хоёр хүүхэд минь ерөөсөө багаасаа энэ төлөвшил одоо тэр гэр орон маань их анхаарал тавьсан байна лээ. Тэр нь их гоё байсан. Тэрэн дээр нь бид нар энэ урлагийнхаа энэ жоохон урлагийн тэр гоё орчин бүрдүүлж өгсөн. Урлаг гэж юу юм бэ тий. Тусдаа бүр лекц дохиогоор бид нэр чадах хэтгаараа дохиогоор тайлбарлаж лекц өглөө тий. Ер нь бид нар ч өөрсдөө маш их гоё дуршлаг сургуулж байгаа хөрсөмшөлтэй хүмүүс яаж багшлах юм те. Тэгээд эдгэрмэн уугаа маань нэг анх одоо сургуульд орчиж маш чармаалттай байсан. Ерөөсөө л зурх маш дуртай. Тэгэл ерөөсөө гэртээ очиж ядаргаан дортлоо гэрийн хандлагаар хийдэг байсан юм билээ. Тэгээд ангиасаа ерөөсөө жил болгоно тэргүүн оюутнаар ер нь шалгараад идэг. Тэгээ зарим баг сонсголтой юм эрүүл хүүхдээс илүү давж гарч чадчихсан тийм маш мэрэлттэй хүүхд байсан. Тэгээд 3-4 жил сургуулийн тэргүүн оюутан боллоо. Тэгээ шагнал байравлаа, үндэслэнд удаадараа оролцож байлаа тий. Тэгээд энэ хүүхд минь өөрөө хамгийн гол нь тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гол юм нь болохоор маш сэтгэлийн тэнхээтэй байдаг. Ер нь зарим тий. Ягаад тэгэхээр эдгээр минь тэр энэ орчинд орж ирэхээр маш зурх хүсэлтэйгээ орж иж байгаа ш. Тэгээд тэр эрүүл хүнээс 2 дахин илүү энерги зарцуулж ич тий. Эдгээр юм сурдаг юм байна л да. Ерөөсөө бид нар одоо ингээл хоорондоо ярилцаал ингээл амархан биш бид нар ярилцахад тий. Их амархан юм биш. Эдгээр тэр ярьж байгаа юм тэр багшийн лекцийг тэр гоё юмыг амьдралын чимээ тий энэ мороо салхих энэ бүгдийг сонсож чаддаг болохоор маш дотор бухимддаг юм бэл. Бухимддаг, үнэхээр бухимддаг. Үнэхээр ингээд тагчихэн балаа тий юу ч ярьж чадахгүй өөрийнхөө сэтгэл санааг хүнтэй хуваалцдаггүй гарч нэгдэрч мэн маш тийм юу байдаг л хэцүү байдаг. Энэ бодлогын багш нар бид нар өөрсдөө маш ойлгоод тэгээд өөрсд бид нар их сурсан л да. Тэгээд бид нар 4-5 жилийн дотор бид маш их гоё дотн найзууд болж дотн ярьж сурлаа. Угаа маань өөрсд чөлөөтэй бүр энэ сургуультай байх эрх дуртай боллоо тий. Энэ хүүхд минь энэ урлагийн замаар явснаар маш өөрийгөө ахиулсан гэж. Монгол улсын ардын зураач Ядам Сүрэнгийн нэрмжит анима төрөлхтгүүрлийн сургуулийн хаалгаар алхахад өөдөөс халуун сэтгэл хайрын дулаан илж угтсан. Мөн бодог үнэртсэн залуухан зураачдын нүдний гал харагдсан. Харин тэдний дундаас ууган баяр хүүгийн харц илүү тод үзэгдэж, түүний бодол илүү аниргүй нууцлаг ертөнц байсан юм а. Олон жил найзалсан найз ууган баярынхаа тухай яриач. Уугаатай найзлаа. Хамт зураг зурж эхэлсэн юм. Тэгээд надад их тусалдаг байсан юм уугаа. Уугаа болохоор багаас их зурдаг байсан. Тэгээд би болохоор уугааг их дагаж их зурдаг байсан. Тэгээд уугаа их тусалдаг. Тэгээд уугаатайгаа 29 дугаар сургуулиас ирэн баг 6-аад нааш орж ирсэн гэж чинь л. Уугаа чиний ууган баяр чиний хувьд одоо яг юу вэ? Ямар хүн бэ? Чиний сэтгэл ямар орон зай эзэлдэг хүн бэ? Мэдээж байгаа маш сайн найз. Надад маш их юм ойлгуулж өгсөн гэж байна. Тийм. Хамтаа зураг зурхтаа баяртай байдгүй. Мэдээж гоё байдаг гинэ. Мэдээж маш гоё юм л байх уу гэж. Ууган баярынхаа бүтээлүүдийн тухай манай үзэгчдэрч гэж ууган баярынхаа байгаа бүтээлүүдийг үзээд ер нь ямар сэтгэл төрдөг вэ? Тэгээ уугагийн бүтээлээс маш их би санаа олж авдаг гинэ. Ерөөсөө санаа тий уугагийн тэр юу харагддаг. Тэгээ уугагийн зурсан зурнаас би санаа зарим юм дээрсэн санаа авч өгсөн өөрхөн зуртаас холбож зурж ордог гинэ. Зураач ууган баярын тухай, ууган баярынхаа тухай ярихгүй. За баярлалаа. Уугаа их тусч өөрөө сонсголгүй үжиндээ хүмүүст маш их тусалдаг. Сайхан сэтгэлтэй юм л дээ. Би түрүү жил нэг төр хүртэл уугаа ах их тусалдаг байсан. Айгүй хөрхи инээдэг. Бид нарт өөрөө мэддэг чаддаг зүйлээ хаваалцдаг л та. Тиймэрхүү л яа та. Зураг харгуурлын тухай яриач. Уугаа ах ямар нямбай зурд маш нямбай зурдаг. Монгол зургийн өгдөг чи маш нямбай. Тэгсэн мөрөлсөө айгүй гой зурдаг. Би тэнд анх нэг мэдгүй болохоор орон зураг өгдөд ингээл наагаал зорчих юм багчсан. Уугаа ах айгүй гой зурдаг юм бай. Нэг үрчлээ. Айгүй сэтгэлээсээ ханддаг зураг юм да. Мэдээж уугаа ахын зураг бол одоо мэдээж төгсөгч би даасан уран бүтээлч одоо болсон. Тэр тийм хүний одоо өөрийнх нь зурж байгаа зураг нь одоо яг бодит реалист чиглэлээр өөрөө бүтээлээ төрүүлдэг. Тэгээд өнөөхдөө маш их хичээнгүй маш тий илж уран зурагаас илж ажиллах. Ер нь тэр бол маш хэцүү зураач хүнээс энэ төвчээр батууж шаардсан
чиглэлээ бас ажиллагаа байдаг. Тэгээд ерөнхийдөө маш хичээнгөө өөрийнх нь ер нь бол мэдээж хүний хийж байгаа уран бүтээл нь тухайн хүний одоо төсвөр төвчээрээс тий шалтгаалаад тэгээд хийж байгаа юм тий гарч ирдэг. Мэдээж хүн зураач хүн өөрийгөө дотоод сэтгэлийг зурдаг, өөрөө алиалагч тий хичээний юм зурдаг болохоор тэр хүний дотоод сэтгэлгээ тий тэр хүний одоо бичлэлт гэх юм уу, тэр хүний илэлт нь өөр юм гэсэн бас өнгө айсыг харуулдаг болов гэж би хувьдаа боддог. Өглөөс ирээд хамгийн түрүү юу боддог бол амьдралыг ер нь яг юу гэж боддог бол өглөөр босоо хүн болгон лишт босох дуртай шүү дээ. Уугагийн өглөөр зураач хүүхдийн өглөөр өглөөр босоод юм цэвэр агаар амсгалах их дуртай. Тэр амьдарч байгаа гэдэг яг мэдрэх дуртай тий. Тэр нэг амьдрал гэдэг чинь ямар гоё үнцэнтэй юм бэ. Мэдээж хүн болгон ийм гоё амьдралыг тэгш саяахгүй тий. Хүн болгон бурхнаас ясаа өөр үүрэг оролдолт ярьж байгаа. Хүн болгон амьдралыг бас ондоогоор боддог шүү дээ. Өөр юм чинь хонд. Тэр чинь хамгийн хайртай хүмүүс ямар хүмүүс байдаг бол мэдээж аав ээж бай. Тэгээд аав ээжтэй хайртай тий. Тэгээд надад тусалдаг юм бүх хүмүүст их хайртай гин ч л та. Ер нь тий. Тэр зургоор уран зургоор өөрийгөө төсөөлж үзсэн үү? Хүн хэцүү нэ. Яг тэр нэг мэдээж нэг өөр хүн болно шүү дээ. Өөр төлөвшлөөр явна тий. Одоо урлаг гэдэг бол угаасаа хүнийг ямар ч хүн маш төлөвшүүлж тий. Тэр хүн гэдэг тэр хүмүүдээ нэрлүүн их гоё ойртуулж өгдөг тий. Мэдээж угаасаа хүн болох гэж л явж байгаа шүү. Тэгэхээр уугаам хэлсэн л та. Ер нь бол зурдггүй байсан бол арай өөр байх байсан тий. Арай өөр орчинд арай өөр амьдралтай байх байсан байгаа. Гэтэ энэ тийм байсан бас ч хэцүү байх байсан тий. Ягаад одоо зургийг том жижиг бүр зарим бүр жижигхэн байдаг шүү дээ. Ягаад энэ том зураг зурна гэдэг бол бас их хөдөлмөр шаардсан, хөдөлмөр шаардсан зүйл шүү дээ. Ягаад том зургийн салбарыг сонгосон юм бэ? Бидний дараа дэлгэрэнгүй яриач ээ. Яг тэр том гэдэг нь болохоор тэр нэг өөрийн санаа навах шүү дээ. Уугагийн тий. Өөрөө зураач хүмүүс янз янзын санаа гаргадаг тий. Тэгээд тэр санаагаа хүн зураач хүн том зурган дээр илэрхийлж болно, эсвэл жижигэн дээр илэрхийлж болно. Уугагийн болохоор тэр гоё өнгө нюанс тэр өөрийнх нь амьдралын дэрэг үзэл нь тэр дотор бүх юмыг их багтаадаг гэдэг цэцэг, жимс тэр зурган дээр нь харагдах бах. Өөрийнх нь урлангаа зурдаг. Тэгээд энэ бүх юмыг ингэж амьдралынхаа бүх юмыг ингэж холбож өгөх болохоор тэр нь дотроо их олон үйл явдалтай байх. Тэр дотроос их томор их хэмжээний ерөнхийдөө бол нэг жоохон том талтай боо зурх дуртай тий. Түүний уран бүтээлүүдийг харж суухад амьдрал гэдэг юутай хамттай, юутай сайхан бэ гэсэн бодол төрж байлаа. Ууган баярын ертөнц бол энэ. Аз жаргал инээдхөөр баяр баясгалан. Нөгөө тэгүр би ийм нэг амьдралын гэгэн цагаан гинэн хонгор дүр зургуудыг харалгүй удсан хитрхи нийгэмснээ ухаарсан. Харин хүүгийн сэтгэл зүрх өнөөдрийн цаг үед биш өөр газар байсан. Өнгө удаг гарын хөдөлгөөний гоо сайхнаар биднийг сэтгэл зүрхрүүгийн дуудсаар байх үсэ. Ингээд нэвтрүүлгийнхээ зочинд амжилт хүсье. Илүү их амжилт, илүү сайхан ирээдүй чамайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцож уран бүтээлийнхаа тухай, олон сайхан зүйлсийн тухай ярилцсан. Танд маш их баярлалаа. Тэ. Дараагийн уран бүтээлүүд чинь өшөө өндөр амжилтыг хүсмээрээ маш том, маш алдартай зураач болоорой. Ингээд дараа уулзлаа тэр баяртай. Тэ. Амжилт хүсье. Сэтгэлийн цаг нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн маань дугаарт зураач Ууган Баяр хэмээх залуухан хөвгөн оролцлоо. Та бүхэн таалагдсан бахаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.